хүн нүцгэн нохой өстэй болсны учир. Урд эрт цагт газрын үр сая тогтож, галын хүү сая улааж, сүн далайг шалбааг байхад, сүмбэр уулыг догцог байхад, нар сая мандаж байхад, навч сая дэлгэрч байхад, сар сая мандаж байхад, сахилдаг сая хөхөрч байхад. Бурхан хүнийг бүтээх гэж шавраар ирэм, хоёр хүний дүс хийгээд ам оруулах мөнхийн рашаанд явах болжээ. Явсан хойгоор чөтгөр хорлох магад гэж нохой муур хоёроор өнөөх хоёр шавар хүнийг сахиулт юм байжээ. Та хоёр энэ хоёр хүнийг сайн харж бай. Намайг мөнхийн рашаан авчиртал амтан бүү хавтуул. Энэ хоёр та хоёрын эзэн болж ивэх тул хичээж сайн харж сахиж барьжээ. Тэгээд бурхныг явсан хойгоор чөтгөр бурхны туурвлыг хорлох гэж иртэл нохой муур хоёр хавтуулахгүй байжээ. Тэгэхээр нь чөтгөр муурамт сүү нохойд мах авчирч өгөөд идэж байх хооронд нь хоёр шавар хүн рүү эргэн тойрон шээж бузарлаад яваад өгч гин. Бурхан мөнхийн рашаан авчирч хоёр хүнээ ам оруулах гэтэл үс нь бузардсан байсанд хилэгнэн муурыг хүний энэ муухай үсийг зулб долоогоод арилга гэв. Муураар зулб долоолгож цэвэрлэн үсэнд гагцхүү толгоон үсэнд чөтгөрийн шээс хүрсэнгүй тулд үлдээл гэж. Мөн суг цавинд муурын хил хүрээгүй газарт баг саг бузар ус үлдэж гин. Чөтгөр шээс нь тэр бузар үсийг нохойд тохиж гисгэн цээрл үсэн гин. Иймээс хүн нүцгэн болж нохой үстэй болсон гин. Мөн үүний шалтгаанаар муурын хил нь бузар, нохойн үс бузар гэж хэлэгддэг ба хүн чөтгөрийн хорлолоор бузардсан учраас хэдий бурхан хүний аманд мөнхийн рашаан тусаасан боловч хүн мөнх наслахгүй зуурдаар үхдэг болов гин.